За сайн байцгаана уу? Орой минь төргий. Swing Traders Discord сувгийн ээлжид лайв эхэлж байна. За сүүлийн миний баг 3 лайв зөвхөн Батерн гээд цагаа явж байгаа. За яг би өөрхөн стратеги арга барилыг хүмүүс шууд тэр жигт нь хуулж өгч байгаа биш. Өөрхөн ашигладаг төлөвлүүдийг задлаад зааж байгаа гэсэн үг. За одоо болохоор тэр нь multi time entry stop loss мөнгөний менежмент гэсэн зүйлсүүдийг зааж. За season 2 гэж байгаа юм. Тэр дээр болохоор сэрийг заана. Сэрийг яг зөв зурхын тулд заавал нөө одоо паттерн эдрийг сайн ялгаж уншдаг байх хэрэгтэй. Тэгээд яг одоо холихгүйгээр ингээд хэсэг стop loss зааж байгаа. За өөр сануулгах зүйл хэрвээ та ингээд тренд лайн шинжилгээг паттернаар multi time-аар таны арга барил энэ паттерн гэж зүйлс маань танд тохирч байвал цаашаа үргэлжлүүлээд сэрэг сурах гэж одоо яарах ч юм ер нь сэрээ сурах шаардлагагүй гэсэн үг. Ямар ч ингээд технээс нь би ингээд им хэцэгцтэйгээр зааж өгч байгаа. Тэгээс паттерн болж ивэл зогсоогоод та ярьж байгаа гэсэн үг. За миний яриа сонсогдож байгаа үстэй. Nice. Чөөл юм дээрээ биччих. Nice. За цааш нь. Тэгэхээр бол ингээд сурлаар явж байгаа нь шүү дээ. За бараг л season 2 чинь миний өмнөх жилүүдийн вебинар дээр байгаа дөө. Гэтэ яг одоо паттернтайгаа хослуулад дараа нь орно. Тэгэхээр эн чинь болохоор урт хугацаанд явж байгаа гэсэн үг. Одоо бол 21 6 сар орчим зөвхөн паттерн одоо чиглэлийн шинжилгээнүүдийг хийе явна. 6 сар хэдүүлээ яг паттернтэй энтригээ stop loss эдрийг бүгдийн зөв байрлал сурчаад дараа нь сэрээр орноо. Урд нь би ингээд бүгдийг холиод вебинар дээр ингээд холиод бөмбөгдчихдгээс одоо ингээд салгаж байгаа гэсэн үг. За хэдүүлээ албан ёсноор бүгдийн зөв байрлал сурчаад. За Discord сувг дээр би одоо сигнал гэж ойлгож болохгүй. Хэд хэдэн оролтууд өөрийнхөө оролтуудыг та бүхэндээ хуваалцсан. За юу гэд байгаа. CAD Швейцар франк дээр ийм оролт хийсэн да. Энэ оролтыг би урд нэг тайлбарлаж ирсэн шүү дээ. Өөрхөн яг ингээд арилжаа хийж байгаа ингээд лав явъя гэж. За ямар ч ингээд юунуудаа бол хийгээд эхэлсэн байгаа. Арилжаануудаа хийхдээ ингээд зарлаад. Гэхдээ энийг хүмүүс ингээд сигнал гэж ойлгоод байгаа. Энэ ерөөсөө тийм сигнал биш. Тэгээ тэр дээрээс одоо хид хидийн эрсдлүүд үүсээд байгаа. Энэ нүуний харж яаж гарах вэ? Миний бодлоо жоо итгэвтэй байгаа хүмүүсээ Discord-оор нэг сувг руу оруулаад зөвхөн хоорондоо чатлт юм уу яа. Ямар ч гэсэн ингээд яг 1300 хүнд энэ маань заримд нь одоо яг ухаалаар ашиглаж байгаанууд нь энэчнээсээ суралцаад тарих толгойн руу хэсэг бүлэг хүмүүс нь энэ арилжааг дагаж хийж. За дагаж хийж болно. Гэхдээ мөнгөний менежмент огт барихгүй байна. Яг тэр өнөөдөр чатаар нэг маргаан гарсан. За над руу ингээ хувь чатууд ирж байгаа. Таныг ингээ тэр дэш ингээ дагаад орсон чинь ингээ баларчлаа. Бүр би ямар бурхан биш те. Бурхан ч баг оргисэг 100% алдагдaltaгүй хийж чадахгүй байх. 10 арилжаанаас миний хол нэг 3 4 нь алдаад байгаа шүү дээ. Гэхдээ мөнгөний менежмент дээр чинь нэмэх яваад та бүгд харж байгаа. Тэр яаж бодохороо ингээ нэг арилжаа руу тасныхаа хамаг маржиныг ашиглаад орчтیں۔ Тэр айгүй хэцүү байна. Яг энэ уг нь чиг айгүй хэрэгтэй байхгүй ингээд оролтуудаа зарлаад тэгээд брейк ивнээ яг яаж зөөж гин яаж арилжаанаасаа гарж гин эд ч уг нь айгүй чухал хичээл байхгүй. Одоо яг юм миний яваад байгаа цуврал хичээлийн хамгийн чухал нь одоо энэ оролт хийж сурах, stop loss байрлуулж сурах. Та тэр хэсэг бүлэг тарихгүй хүмүүс зөв ашиглахгүй яг мөнгө олох тийм хэрэгсэл болгоод байгаа. Тэгээд би байхгүй бол энэ лайв хийхгүй, вебинар хийхгүй байвал тэр хүмүүс дараа нь яах юм? Тэгээ сайн бодож үзэх хэрэгтэй. За, CAD энэ дээр ийм оролттой явчаа. За, ягаад энэ дээр орсон болох шал? Орсон. Buy post нийсэн шалтгаанаа тайлбарлая. За, ойлгомжтой биднэрт. За, бүр ингээд гурвалжин паттерн үүссэн гурвалжин паттерныг үнс цэдэрсэн. За, сэтрэгтэн за ингэж идүү төлөв бүр гоё ямар явчих.
За ингээд сэтрэ гараад ирж байгаа гурвалжин битэрнийг. За би тэг энэ шийдвэрийг яаж гаргасан бэ? Яг юун дээр хийсэн шүү дээ. Кач бинийн орлоо гэд 3 хоног юм. Энэ чинь 3 хоног барьж байгаа. За ингээд цааш нөө. За сэтрэлтэн дээр нь би юу хүлээсэн гэхээр батер нь хүлээсэн. Ингээд чи. За ингээд ороод ирсэн. Ингээд орж ирэхээр за би энэ батерийг одоо батер нь гэж арай бас эрт байсан юм а. Ямар ч сан дээшээ сэтэрсэн баам гэтээ нэлийн хол явах юм байна. Энээс хоцромооргүй байсан. Хамгийн ихний шалтгааныг одоо баядах шалтгаан өгөх юм бол шууд орё гэд харж ийсэн. За тэгээд яасан яг сэтрэнгүүт нь яах нь bypass нээсэн за stop болсон ч гоё ойрхон 15 bp-ээр. За энэ ингээд цааш нь барьж байгаа юм. Анчнес би бол ямар нэгэн одоо брейкинг хийж байгаа. Эхний брейкинг хаана хийгдсэн бэ? Бас яг ингээд би юугаа ягаад яваад байгаа шүү дээ. Брейкинг тэгж зөөлөө оролтоо тэднээс орлоо гэд яг ингээд нарийн хилээд яваад байгаа шүү дээ. Өөрчлөлт хийх боломжтой. Брейкинг энэ орой дээрээс эренгүүт нь таад ингээд эрхмээ гэж хайж агаад миний оролтуудыг хараарай чатасаа яг цаг хугацаа минуттай нь. За энэ дээрээс брейкинг хийдэг нь ямар учиртай вэ гэхээр цаад энэ гинэ. За дараа нь бичлэг үзэхээр бас гайгүй баха. Тэр их гацж байна. Хүрэн гэж энэ за би урдныхаа вебинаруудаар брейквнийг яаж хийдгүү гэж тайлбарлаж ирсэн. За яг тухайн орсон батерны чинь дээдлийн лайн. Энд ч тэгэл нөгөө дов чирэгоор ороод ирж шít. Энд үн эренгүүт нь брейквнээ яг орсон газараа байршуулцдаг. Буцаад ирээд зовх юм бол яах нь алдагдaltaгүй зүгээр сприт шинжилгээ төлөөл гарна. За тэр үднээс яг брейквнийг энэ дээр байршуулсан. Яг орсон үн дээр. За тэгээд брейквний авангаа алдсан. Та цаашаа арилжаа маань яаж өрнөж байгаа? Одоо энэ арилжаач нээлттэй хэврээл байгаа. Яаж өрнөж байгаа вэ? Дараагийн брейквнийг цаана хийсэн бэ гэж гараад ир. За энэ дээр чи ингээд бас юунод өгтлөж явж байгаа юм. Тэр нэдрүүдээ за нэг унж орж ирэх нь. За тэгээд энэ уналтан дээр болохоор би юу яах вэ? За дахиад анхааръя. Яг орсон батерны одоо дов жиргоор орой дээр нь үн эренгүүт орсон газараа брейквнээ хийнэ. Хүмүүс гацаад байна гэж байна. За зүгээр байна гэж байна. За яг гацаад байгаа хүмүүс нь юу болж иж магадгүй? Нийтээс ч болж иж магадгүй. Дараа нь ингээд гацаад үзэхэд хүндрэлтэй болвол вебинараа дуусгаад дараа нь нөхөд үсчих. За тэгэхээр брейквнийг би яг яаж хийгээд байгааг энэ дээрс ойлголоо шүү дээ. За тэгэхээр миний брейкв нь яг орсон газар одоо байгаа гэсэн үг. За энийг бас ингээд чат дээр юм. Чэж яваад байгаа. За ийм ингээ унаад ороод ирэнгүүт нь би бас юугаа ирээд брейк аавна гэж юусоо бодоогүй. За хэдүүл ингээ харъя л та. Том цагаараа. Угаасаа ийм огцом өсөлт үзүүлсэн юм чинь энэ дайны цасрын хөдөлгөөн орж ирэх магадaltaй байхгүй юу? Тэгэхээр энэ уналтан дээр бол санаа зовоод байх зүйл байхгүй. За
брейкийг авлаа ч гэсэн ямар нэг алдагдлал хүлээхгүй за орсон ч гэсэн 15 стоп лоссын харилцаа болохоор бас нэг санаа зовоод ахаар зүйл биш. За тэгээд юуг ингээ харах юм бол чиглэлээ харах юм бол үндсэн хөдөлгөөн, эсрэг хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. Тэгэхээр яг л ер нь одоо юу орж ирэх хугацаа нь болцсон байгаа зү. Засрын хөдөлгөөн орж ирэх хугацаа нь. За цааш нь. За энэ ч ингэж байгаа юм. Ингээ угаасаа юу нэгэл төмөн янзаар замдаа зурагдаад яваад тийм. Яг ингээд төгс паттерн чинь үүснийх нараад харагдаж ш. Наа ингээд таамаглаад би ингээд зур яваад идэх байхгүй юм. За нэг ийм ингэж үүсэж чинь да. За нэг иймэрхүү юм орж ирж болжгүй юм байна. Доош стрээд ороод ирж. Ингээл замд нь засаад яваад байна. Тэгээ одоо болохоор энэ дээрээс ийм паттерн үүсээд би брейк ивнэ дахиад дээш нь зөөсөн гэсэн үг ийш нь. За тэнгуү чинь миний арилжаа стоп лосс зогсон ч гэсэн нэмэх болоод ирж байгаа зү. За ингээд яг ингээд арилжаагаа ингээд арчлаад явнаа гэдэг чинь одоо нээлттэй пост арчлаад явнаа гэдэг чинь яг энийг хэлээд байгаа. За тэгэхээр энэ зэргийн юм бол юунууд байх гэж харж байгаа юм. Одоо уналтууд яг л энэ өсөлтийн засрын хөдөлгөөн энэ өсөлт одоо нэг засвар буюу нэг томоохон паттерн үүсгэх гээд явж гинэ гэж харж байгаа. За тэгээ цааш нь. Тэгээ одоо яг ийм байдалтай байж байгаа гэсэн үг. Одоо нэг 44 pb ашигтай. 44 pb ашигтай. За батарей маань ер нь ингээд үүсэж нөгөө нэг том батарей нь үүсэх магадaltaй байсан гэдсэн маань яг ингээд үүсэж. За тэгэхээр яаж ийн? Одоо нэг уналт орж ирэх нь үү яах нь үү? Тэгээ дээшээс стриж явах магадлал маш өндөр. За брейк юм бол энэчнээс байр нь одоо хөдлөхгүй ямар нэгэн юу одоогор брейк юм зөөх тийм юу алга одоо шалтгаан алга. Ямар шалтгаан үүсэх вэ гэхээр ингэж орж ирээд ийм паттерн үүсэх юм бол яах нь вэ? Нөгөө стоп лоссоо дахиад дээш нь зөөгөөж явна гэсэн үг. Тэгээд энэ арилжааны типийн open гэсэн ингээд нээлттэй одоо барьж ин гэсэн үг. TP баахгүй гэсэн үг. Гарах нь брейк юмнээр гарнаа гэсэн үг. За тэгээд ямар ч одоохондоо миний брейк юмны доор байршиж байгаа. Тэгээд ойлгомжтой байгаа зү. Яг яагаад энэ оролтыг хийсэн? За дараагийн оролт чинь паундын дээр арилжаа хийсэн байгаа. За өчтөр та нар яг санаж байгаа би нэг шүн риск энтригээд орсон шүү дээ. За энэ чинь AAD гэдэг батарей маань үүссэн байгаа. Нөгөө том батарей нь лээ жижиг батарей нь зэрхээр нь ордог гоё юу байгаа шүү дээ. Тэгээ явдаг магадлал нь нэлээд өндөр байгаад идэг. За энэ дээр би өчтөр риск энтри хийсэн. За тэр маань энчээ байна. За энийг бас ингээд тайлбарлаад өгч. Яг саяных шиг. За өнгөрсөн рүү буцацгаая. За ингээд юугаа хүлээж исэн том батарей нь сэтэрсэн. Одоо бидэрт нөгөө нэг яг стоп лоссоо ойлгомжтой байршуулахын тулд дахиад дараагийн жижигхэн батарейн хүлээгээд ороод байгаа байхгүй юу? Стоп лосс одоо аль болох бага байлгахын тулд. За ингээд явж исэн. Өчтөр манай Golden гээд юм маань гоё шалтгаан гаргаж ирсэн. За яг ингээд энэ дээр ингээд хүрээд ирэхэд чинь яаж энэ батарей чинь ингээд үүсчихэж байгаа байхгүй юу? За тэгвэл энийг сэтгэхийг хүлээж байгаа. За гэхдээ риск энтригээд орсон. За энэ дээр нэрэнгүүт нь би яах нь вэ? Энэ нэг дахиад нэг юм жижигхэн батарей нь үүсчиж болжгүй. Энэчнээсээ шууд ингээд хоцорчих байх, шууд дээш явчих байх гэдэг таамгаар 15 pb stop loss байршуулж хагаад
bypass нийсэн. За тэгээд үйл явц нь яаж вэ харъя. Угаасаа ойлгомжтой маш яарсан. За гэтээ risk entry. Угаасаа нэр нь risk entry гэж зарлж чад орсон ш. Нэлээд эрсдэлтэй арилж байгаа. Тэгэхээр яг stop loss зохиод гарцсан энэ чэнэс. За тэгээд энэ таамагч нь буруу болж байгаа. За тэгээд та нар анзаарж байгаа мөнгөний дүрм гэдэг чинь ямар чухал вэ? За хэдүүлээ цаашлуулнаа. За ингээд ирэхэд нь би дахиад сонирхож эхэлж байгаа. Нөгөө том батарей сэтрүүлээд жижигхэн батарей маань ингээд нөхцөлд мөрцсөн маш. Тэгвэл жижигхэн батарейныхаа support line дээр байна гэж үзээд яах нь энэчнээс мөн дахин risk entry хийсэн. Дахиад орсон гэсэн үг. Одоо ийм байдалтай байгаа гэсэн. За энэчнээс одоо энэ тренд лайныг дэшин сэтэлчлээ шүү дээ. Break even хийн. Break even хаана байршуулах вэ? Энд чинь бас яг одоо нээлттэй байгаа харилцаа. Яг орсон газараа. Bypass нийсэн газар орно. За энэ маань тэгээд дээш бас open TP одоо юу байршуулахгүй. Бас яг ингээ орохдоо зарлаад орж байгаа. Тэгээд алдахтаа алдаад та нар ингээ харж байгаа шүү дээ. Алдахтаа алдаад олдохтой болж байгаа. Яг миний гаргаж байгаа таамагуудын ер нь нэг 10 арилжаанаас дунджаа нэг 7 биелээд 3 нь алдчихж байгаа дунджаар. За заримдаа 4 ч юм уу тэгээ явж байгаа. Тэгээд энэ яг мөнгөний дүрм гэдэг зүйл чинь одоо данс өсгөх ганцхан шалтгаан байгаад байгаа. Тэрнээс 1-2 арилж байна. Одоо жишээ нь миний өчтөрийн энэ евро ороод хүмүүс намч аяар мундаг төгс гэж бодоод байгаа шүү дээ зарим хүмүүс чинь. Ороод дансаа нугслуулж байгаа. Тэр одоо бидэрт тулгараад байгаа айгу хүнд асуудал байгаад байна. Тэрийг нэг шийдэхгүй болвол хэцүү. За ямар ч юм гэдэг бодчих төрөө мөрөөтэй ярилцъя. Бусад админуудтайгаа ярилцъя. Энэ асуудал гэдэг яах вэ? Болохгүй бол нөгөө нэг энэ маягаараа ингээд байгаад байх юм бол итгэвтэй байгаа нэг цөөхөн хүний аваад тусдаа ингээд чатлаа. Тэнгүү чинь таач одоо нэг уншиж байгаа одоо бичдгүүж гэсэн уншиж байгаа айгүй олон итгэвтэй хүмүүс байгаад идэг. Тэднэр чинь бас хохирох гээд идэг. За яг энэ чигээр ингээд явъя гэхээр уугны чинь айгүй хэрэгтэй хичээл байхгүй. Яг ингээд оролтоо зарлаад дараа нь энийг ингээд тайлбарлаад орохдоо тайлбарлаад айгүй хамгийн чухал зүйл чинь энэ дээр байгаа юм. Тэгээ хэсэг бүлэг хүмүүсээс болоод одоо айгүй тийм сонирн байдалд орчлоо. Өнөөдөр чат дээр нь бужигнаал авсан. За дараагийн арилжаа байгаа. За Nasdaq. Энд дээр бас risk entry орсон байгаа. За урдны вебинараар ингээд хаамжилж ирсэн шүү дээ. Энэ маань яг доошогоо орж ирэх болов гэсэн дээшээгээ батарей дээшээс сэтлээд явжээ. За үндсэн хөдөлгөөн, засрын хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. За энэ дээр эренгүүт нь яасан? Таас дээр эренгүүт нь sell post. За энэ маань жоохон эрсдэлтэй явж байгаа юм. За ингээд харахаар айгүй дээшээ цэвэрхэн сэтэрдэг. Тэр нэг жоохгүй. За энэ маань сэтэл гарч ирээд дахиж энийгээ шалгаж магадгүй. За тэгээд би бол stop loss зөөх айгүй дурггүй. Тэгэл харъя, ажиглая. Энийг бол уналтыг бол баг энэ сувгийнхаа доор хүртэл унаад ороод ирэх болов гэж харж байгаа. За энэ дээрээс ямар нөхцөлд дээшээ харах вэ гэхээр яах нь вэ? Үн дээшээ гарч ирээд энэ ч батарей нь үүсгээд ингэж явал бай. Энэ дотроо болохоор яах нь вэ? Risk entry-нүүдээ хийгээд явна. За энэ доор ирэхээр нь яах нь вэ? Тэрхээр нь бай, stop loss. За нэг бол бүр гой цэрхэн үүсгээд байвал яах нь вэ? Бай. Risk entry. За тэгээд энэ явцуудыг харж илвэ. За өөр сонирхол татаж байгаа юм. За энэ ч нөгөө нэг бас урдны лаваар яригдчихсэн. За энийг сэтэрлээ, энэ батарейг сэтэрлээ. Хэрвээ орсон бол stop loss-ын ч байршуулж stop loss аваагүй л явж байгаа юм байна. За тэгээд нэгэнд би ороогүй болохоор энийг дөнгөрсөн өн гэж яриад яах вэ? За тэгээд яг саяны
хэдэн арилжаануудыг ингээд цааш нь ингээд арчлаад ингээд аваад яваад тэгээд хэдүүлээ дараа нь үр дүнгийг харна. Энэ одоо сигнал гэж хүмүүс ерөөс хармааргүй байгаа. Тэрийг одоо яаж та ойлгуулт юм. Тий. За UST card. За урд нь яг энэ юуг зураг байх чинь харж ирсэн шүү дээ. Үндсөдлөгөөн гэд явж ирсэн. За тэгэхээр энэ доовыг дэш сэтгэлгүй байх магадaltaй ирээд энэс дээш гарахгүй байх магадлал өндөр ирээд уннаа гэжсэн. За тэгсэн чинь дараагийнх нь үр дүн юу гарч ирсэн бэ гэхээр ийм гурвалжин загвар дотор орж ирсэн. За би энэ гурвалжин загварыг ингэж хараад байгаа юм. За эдрийг нь одоо устгах чи тий яваад өнгөрсөн. Таамаг бол ер нь дайггүй бийсэн. За өчтөр чат дундуур ингээд цааш уналтууд үргэлжлэн гэсэн за үргэлжлэж явсан. Одоо надад ийм таамаг байгаа юм. Дошин сэтрэх UST card. Ингээд та яагаад ингэж таамаглаж байгаа юм? Ойлгомжтой. Энэ оройг чинь сэтэлж чадахгүй байна. Энэ ороод чинь сэтэлсэн. Тэгэхээр яах нь энэ дүүсэд байгаа том гурвалжин доошоо стрээд ороод ирэх магадлал тун өндрөө. Энэчнээс би бас арилжаануудаа бэлдэж байгаа. За тэгээ орохдоо уг нь зарлаад байгаа. Тэгээ зарлах нь айгүй хор хөнөөлтөй зүйлсүүд байгаад юм. Нөгөө тарихгүй гаруучаа ашиглаад дараа нь уйлж унжаад тэгээд хэлсэн шүү дээ 10 арилжааны одоо алдах бол байх. Би нөгөө нэг юу явуулсан шүү дээ. Риск яваад 1-5-аар хийвэл, 1-2-оор хийвэл, 1-3-аар хийвэл гээд за өнөөдрийн вебинар энэ үрээд өндөрлөө. Тэгээд чатуудаа сайн уншиж байгаарай. Тэр би ингээ оролт гаралтуудаа ингээ зарлаад яваад дараа нь ингээ цагийг нухрааж үзээд ингээ явах ч айгүй амар байгаа. Айгүй ойлгомжтой. Яг яаж оролт хийгээд байгаа юм? Яаж stop loss байршуулдаг байгаа юм? Хаана break even ямар шалтгаанаар зөөгөөд байгаа гэдэг чи айгүй сайн ойлгомжтой харагдаад байна. За тэгээд энэ лайв хадгалагдчихж байгаа. Гацаад байгаа хүмүүс дахиад технээс нь үзчихээрэй. Тэгээд маргааш орой ч юм уу бүх юмнуудаа сайн тухтаа сууж хагаад айгүй энэ ч одоо ярих юмнууд айгүй их байгаа байхгүй юу? Энэ ч улаанууд нь бүгд сэл харж байгаа гэсэн үг, ноонууд нь бай харж байгаа гэсэн үг. Цэнхрүүд нь хүлээж байгаа гэсэн үг. За энэ чинь сэл арилжаа харагдчихээн. Тохонд арай төслүүд бүрдэг байна. За дахиад дээр нь ингээд ирэх юм бол риск энтри орж болохоор харагдчих байна. Гэхдээ замцтай харж л бай. Окей. За өнөөдрийн вебинар энэ хүрээд өндөрлөе. Тэгээ саяны миний оролтуудыг хураагаа дахин үзээд тэгээд яг юун дээр турш тийм уу даасан дээрээ туршаад хийгээд тэг яг ингээд бодтой ажил болгоод явахыг хүсэж байна. За тэгээд баярлалаа.